Тэгэхээр энэ чухал асуудал хэлцэж байна. Энийг одоо бид нар сайн хийхгүй бол түрүүний удаа бүгдээрээ мэдж байгаа үнэлгээн дээр бид нар унсан. Анхнаасаа төлөвлөлтөө сайн байхгүй бол үнэлж чадахгүй гэд лусан жамц гишүүний хэлсэн бол маш чухал. Магадгүй сонсоход уйтгартай юм шиг боловч маш чухал асуудал. За лусан жамц гэсэн сая хууцын тоо яриад байна. Хууцын тооноос гадна бас дотор нь агуулга маш чухал байна шүү дээ. Энд чинь маш их хаана юуг яаж хэрхэн тооцох вэ гэдэг том одоо ажил явж байгаа. Буюу одоо жишээлбэл хөгжлийн бодлого төлөлтийнхаа хуулийн 14-ийн 1-ээс 14-ийн 5-ын заалтын дагуу 2026-аас 2030 оны хөгжлийн төлөвлөгөө бодлого гарцсан байх ёстой. Энэ эхэлсэн үү? За энийхээ хүрээнд энэ 2026 оны хөгжлийн бодлогоо төлөвлөж чадчихээн үү? За хоёрдугаар асуулт. За түрүүн гишүүд бас хэлээд ах шиг байна. Тухайн ажил төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд юу хэрэгтэй юм? Мэдээж мөнгө санхүү. Тэр үүнтэйгээ энэ зорилтуудаа хэрэгжүүлэх төсөв санхүүгийн нарийн тооцоо хийсэн үү? Ямар байдалтай байгаа вэ? За энэ асуулт байна. Энэ бол суур гол асуудал гэж бодож байна. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний 2024-өөс 2028 оны энэ төлөвлөгөөний хэдэн энэ төлөвлөгөөнд 26-ны төлөвлөгөөнд орсон бэ гэж асуумаар байна. За ингээд наривчлаад үзвэл мянган асуулт ээж олон товчлоо жишээ олгоод ганц хоёр асуулт нэмээд асууя. Тэгэхээр хоёрдугаарт миний бас асуух гэдэг юм жишээлбэл ингэсэн байна. 333 тэрбум төгрөгийн өртөгтэй спорт заал барина гэсэн маа нэр нь президент гэдэг амуудаа нийгмийн салбарын бодлогын хүрээнд зээлээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд. Тэгэхээр бид нар өнөөдөр хүртэл өчигдөр хүртэл байнга яригадаад байгаа асуудал юу вэ гэхээр гадаад энэ үрийн ашигтай байдал зээлийн ашигт одоо зарцуулалт. Тэгэхээр ийм одоо 333 тэрбум төгрөгөөр тухайн одоо спорт залыг барих нь зүйтэй вэ? Яагаад яг ийм үр дүн авчрах уу гэдэг тийм асуулт байна. За хоёрдугаарт нь болохоор жишээлбэл хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих шинжлэх ухаан технологийн паркийг бас байгуулах гэд. За яг ийм шинжлэх ухаан технологийн парк үнэхээр хэрэгтэй юм уу? За тэг хэрэгтэй, үнэхээр хэрэгтэй гэдэг байгаа бол энийг заавал энэ хөтөлбөрт оруулахгүйгээр хувийн сектор энийг санаачлаад барьдгүй мүү? Бид нар чинь нээлттэй зах зээлтэй шүү дээ эдийн засгийн. Тэгэхээр эрэлт нийлүүлэлтийнхаа онлоор ингээ явах ёстой бус уу? Яг уу энэ бодлогоор хувийн секторыг мотивацлж өдөөж болох юм аа. За дараа нэг асуулт бас жишээлэл яриад байгаа. За төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээтэй хэр уялдаж байгаа вэ? Ганцхан жишээ хэлье. Энэ дээр ингэсэн байна. Олон улсад өрсөлдөхүйц чанартай тэгш хүрчээнд төртөмжтэй ерөнхий боловсролыг хөгжүүлнэ. За тэрэн дотроо зорилттой үр дүнгийн шалгуур үзүүлэлт нь PISA гэд олон улсын үнэлгээний ирэм байна гэсэн маа. За энэ үнэлгээ зорилттой хэрхэн үрэх юм бэ гэсэн чинь сургууль барих, спорт заал барих мэтийн ийм үйл ажиллагаа төсөл арга хэмжээ орцсон. Тэгэхээр чин эн чи яг үр дүн шууд нөлөөлөхөр байж чадж байгаа мó? Гэх мэт ийм логик юм алдаа гарцсан зүйлүүд баггүй цөөнгүй байна. Ингээд товчхон асуучи. Мөнхсөйл гишүүний асуултанд хариулъя. Таны асуусан тэр хөгжлийн бодлого төлөлтийн удирдлагын тухай хуулийн 14-ийн 3-т заасан улсын хөгжлийн нөгөө 5 жилийн хөтөлбөр 26-аас 30 оныхыг биднес боловсруулж байгаа. Хуулийн заалтарын зөвхөн манай яам биш, салбарын яам, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хвшил бүгд хамтарч боловсруулах ёстой. Тэгэхээр саналуудыг авах ажлууд хийгдээд явж байгаа, боловсруулж ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь бол биднес өнгөрсөн намар засгийн газрын үйл ажиллагааны 24-өөс 28 оны хөтөлбөрийг боловсруулж бас их хурлаар батлуулсан. Энийний агуулга маань бас 2030 онтой нэлээд адилхан уялдаатай байх ёстой. Энэ тал дээр биднес хөгжлийн бодлогын баримтчдын уялдааг хангах тэр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Сая таны асуусан тэр ерөнхийлөгчийн орд ингээд 330 тэрбум гэдэг бол энэ бүгднээ хятад улсын бүтэцлэгүүд тусламжаар санхүүжих төсөл гэж ойлгож байгаа. Бусад төслүүдийн мэдээллийг манай яамд газрын дарга нар хариулж байгаа. За баг эдийн засгийн яамнаас хариулчлаа да. Тэр президент зохицолбор бол спортын том хэмжээний зохицолбор бөгөөд хүүхэд залуучуудын одоо нийтийн тамираар хичээлэх боломжийг бий болгож байгаа. Ирээдүйд одоо аливаа өгөөжийг бас бид нар харахтаа мэдээж эдийн засгийн өгөөж талаас харин нөгөө талдаа нийгмийн өр нөлөө талаас бас тооцох нь зүйтэй. Тэгэхээр энэ бол ирээдүйд хүүхэд залуучуудад чиглэсэн
За дээрэс нь нийтийн мэд тамирыг дэмжсэн ийм одоо төсөл байгаа. Хоёр дахь гол одоо энэ дээр хаанаас ямар мэдээлэл авсныг мэдэхгүй байна. Тодорхой зүйл юу гэхээр энэ бол ямар нэгэн зээлд хамрагдаагүй буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа ажил. Тэгэхээр ингээд гишүүдэд байгаа мэдээллийг бас үнэн зөв болгох нь зүйтэй болов гэж бодож байна. Хэрэгжүүлэгч байгууллага нь бол одоо юуны барилгаатай болтын яам дээр хэрэгжиж байгаа зүйл байна. За боловсролын салбарт нийтдээ 39 төсөл 1.3 их 80 төгрөгийн төсөл санхүүжилт төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ. Энэ төсөл хөтөлбөрүүдээс за ерөнхийдөө бол одоо энэ эх жил ялангуяа энэ боловсролын реформыг хийх боловсролын жилийг 26 он болгож зарлсантай холбогдуулан 102 цэцэрлэг 95 сургууль энэ одоо 95 сургууль тэрнээс 32 нь эх жил ашиглалтанд орно гэсэн ийм одоо төлөвлөгөө юутай хэрэгжилттэй явж байгаа. Боловсролын жилийг одоо бид бас ялангуяа энэ эрдэм боловсролтой Монгол хүнийг дэмжих ирээдүйд илүү өрсөлдөх чадвартай бүс нутаг олон улсад үлдээн зөвшөөрөгдсөн мэдлэг тэр дундаа хөрвөх чадвартай өрсөлдөх чадвартай ийм Монгол иргэнийг хүмүүжүүл төлөвшүүлж боловсруулахад за энэ одоо төсвийн зарим баггүй хувьд бас тавигдж байгаа. Жишээ нь үндэсний баялагын сангаар дамжуулж хуримтлалын нэрийн дансан төвлөрүүлэх одоо хөрөнгө төсөл хөтөлбөрүүдээс энд ажиллах хүчин оролцооны төвшин за ПИСА олон улсын үнэлгээг бид одоо цааш нь ахиулах гэх мэтийн ийм олон ажлууд нийгмийн баталгаа багш одоо боловсролын салбарын ажилтны албаагчдын нийгмийн баталгааг хангах ялангуяа хүн төвтэй нийгмийг цогцлоох гэдэг одоо энэ засгийн газрын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд цааш нь одоо олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн зөвхөн боловсролын салбарын одоо асуудлыг сургууль цэцэрлэгээр хэмжихгүйгээр энэ орон сууц багш ажилтны албаагчдын оюутан сурагчдын одоо дотор байр гэх мэт төсөл хөтөлбөрүүдэд тодорхой хөрөнгө оруулалтуудыг тавьсан байгаа. За байна. Ерөнхийдөө бол тэгж байгаа, ингэж байгаа гэд хэлээд байгаа. Тэгэнгүүтээ бодит байдал дээр тэгж байгаагүй, ингэж байгаагүй байдаг байхгүй юу? Жишээлбэл ээлжид бус хурал дээр чуулган дээр бид нар дараалал зөрчөөд хүчний төлгөөг баталсан. Холбогдох тэр санхүүгийн их үүсэр төсөв тооцоолоо оруулж ирээгүй шүү дээ. Одоо хүртэл. Тэгэхээр ингээд нэг хуурмаг байдлаар цаг нөхцөөж арга цаагаад байгаа юмд бид нар бол хуурдахгүй. Одоо үүнээс хойш одоо бусад гишүүдийн хилээд байгаачлан нэг л их оронтой нэг л үр хүүхдүүд маань амьдрах улс яг чин сэтгэлээсээ сайн ажилламаар байна. Хурлын асуултанд арга цааж өнгөрөөж юусоо болохгүй харъя. Тэгээд тэр одоогийн явцын ч гэсэн хармаар байна. Маш олон этгээдүүдийг тэр хиний төрийн нарийн хэлж байгаа шиг оролцуулах ёстой шүү дээ төлөвлөгөөнийхөө боловсруулалтанд. Одоо явж гин гэдэг чинь хэрвээ 20-30% тал амжихгүй 4 сарын өмнө үнэлгээгээ хийж эхлэх ёстой, танилцуулах ёстой. Тэгэхээр энэ хугацаан дээр би эргэлзэж байна. Одоо зүгээр энэ төлөвлөлт бодлогоо сайжруулахын тулд хэдэн тодорхой саналаа хуваалцчихъя. Тэгээд олон юм байж олон жишээлээд байгаа гэж түрүү хэлсэн. За нэгдүгээрт нь 2-3 дээр ер нь бол хараа төсөл арга хэмжээнд донд зорилттой хар тийм төсөл арга хэмжээнд цөөнгүй байгааг сайн харах ёстой л гэж хэлмээр байна. Тухайлбал за нэгдүгээрт нь 2-3 дээр олон улсад өрсөлдөхөд чанартай тэгшүүртэймжтэй ерөнхий боловсролыг хөгжүүлсэн байна. Үр дүнгээс нь олон улсад өрсөлдөхөц гэдгийг асуул зүгээрээ гэсэн юм саналтай. Олон улсад өрсөлдөхийн тулд яг юуг яаж хийж тэрийг биелүүлэх вэ гэдгээ бодох ёстой болохоос биш ерөнхий зорилт тавьсан туссан төсөл арга хэмжээнүүд нь нэвчлэн дотоод төсөл арга хэмжээнүүд байгаа байна. За тэгээд ер нь бол олон улсад өрсөлдөхүйц гэх нь бас зайлшгүй шаардлагатай юугүй юу гэж бодож байгаа. Яад вэ гэхээр ерөнхий боловсрол шүү дээ тий. За энэ боловсролын сайдад бас хамаатай хальтаа Бачаргал төрийн нарийн бичгийн дарга байна. За дараагийнх нь 2-12-1-1 дээр үндэсний баялагын сангаар дамжуулж хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэн бүрд хуримтлалын нэрийн данс хөрөнгө оруулах гэх мэт ийм өдөр тутмын хийх ёстой ажлаа хийж байгаа юм одоо үйл ажиллагаануудаа энэ төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй байна уу? Энд чинь арай макро түвшний юм баха. За дараагийн нэг санал тухайлбал 2-13-2-1 дээр хөдөлмөрийн бүтээмж цалин өссийг жил бүр нэмэгдүүлэх гэсэн байгаа юм. За энэ дээр төсөв санхүүжилтийг нягт нэмбэ улс уртай тооцох төсөл арга хэмжээний санхүүжилтийг тооцож тусгаагүй байгаад байна. За дараагийн бас нэг санал 3-3-1-2 дээр ноос ноолуур арьс ширний бэлтгэл үйлдвэрлэл экспортыг нэмэгдүүлэх гэсэн ийм мэтийн арга хэмжээ төслийг тусгамааргүй байгаа байхгүй. Энэ өөрөө бас зорилжиг сонсогдоод байгаа.
тэгэх ингэх гэд. Ер нь бол анханасаа танилцуулгыг ч гэсэн сонсоход айгүй тийм нөгөө бид нар олон жил шүүмжлэдсэн үндэсний хөгжлийн юу гэлээ бодлого гэд нэг айл 2000 оны ихэд 2000-ад оны ихэрлэх гарахад бид нар дандаа хүслийн жагсаал болчоод ийн санхүүгийн их үүсэргүү хүсэл мөрөөдлөө биччихдэг тийм баймааргүй хэрэгжихүйц бодит хэмжигдэхүй центр баймаар гэдэг олон жил ярьсан энэ алдаа засагдахгүй хуримлагтаад байгаа болохоор тодорхой жишээнээр хэлчихье. Батгүй төрийн нарийн бичгийн дараагаа